мэдчихв үү? Энэ бол Монголын үндэсний дотроо 2,550 994 3 төрлийн дөрвөлдийн эзэн Бади 642 лотроод оролцсон 3-аас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Догор даваа тавг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын зэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Байцгаана уу? Шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Сэнэг телевизийн эфирээр 1 дахь, 3 дахь, 5 дахь өдрийн 17 цаг 30 минутаас хүрж байгаа үндэсний лотерей нэвтрүүлгийн 1 дахь өдрийн тоглолт эхлэхэд бэлэн боллоо. Энэ 7 хоногийн хамгийн ихний тоглолт. За. Манай үндэсний лотерей энэ нөгөө нэг бүгэлдэг энэ хуудас арай өөр болчих. Өмнөх нь ийм байгаагүй санагдаад байна. Арай том байсан баха тий. Одоо арай жижигхэн болцсон байна. Арай жижигхэн болцсон байна. За тэгээ бас чи хямралын үе да. Нэртээ дэргөө харагдаж байгаа юм чи жижигхэн байх бас зүгээр ш. За эхнийх нь 4. Эхнийх нь 4. За дараагийнх нь 3. Нэр өмнөх нь арай жоохон том байсан биш үү тий. Жоохон томдоодсэн байна тий. Энэ бол айгүй гоё таарч байна. За дараагийнх нь 5. 4 3 5. 4 3 5. За хамгийн сүүлийнх нь буюу дөрөвдгийн 3 дугаар зэргийн хонжуурын бөмбөлгнүүдийн хамгийн сүүлийн бөмбөлг нь тэг гэсэн дугаартай бөмбөлг байна. За дөрөвдгийн 3 дугаар зэргийн хонжуурын дөрвөн бөмбөлг бол маш хурдан гарч ирлээ ш. Бараг минут хүрээгүй юу. За ингээд яг дарааллын дагуу та энэ дөрвөн бөмбөлг зөв бүгэлсэн бол таны бооцоо 500 дахин өсөх юм. Таны бооцоо хамгийн багадаа 4D тоглож байгаа үед 500 төгрөг байна гэдгийг бити мартаараа. За ингээд 4D-гийн 3 дугаар зэргийн хонжуурын гарч ирсэн дөрвөн бөмбөлгний тоо дарааллаараа ингэж байна. 4 3 5 тэг. 4 3 5 тэг. За манай зураглаачийн дуранд бол тоонууд нөгөө дээшээ доошоо харцсан болохоор би бас жоохон тодор хэлж өгөөд байна. За ингээд 4D-гийн 2 дугаар зэргийн хонжуур. 4D-гийн 2 дугаар зэргийн хонжууроос хэрвээ та хонжуур дээр та дөрвөн тоог зөв тааж чадах юм бол өөрийнхөө тавьсан бооцоог буюу хамгийн багадаа 500 төгрөг байх тэр бооцоогоо 1000 дахин өсгөж авах юм. За эхнийх нь 6. Эхнийх нь 6. Эхнийх нь 6. За түүний дараагийнх нь 7 юм шиг байна. Мөн үү? Мөн байна 7. 6 7 6 7. За та өөрийнхөө оролцож байгаа хөлбөр болгондоо за түр байж гараа. 3 дахь нь бол 2 гэсэн тоотой бөмбөлөг байна. Оролцож байгаа хөлбөр тус бүртээ та 500 төгрөг төлнө. Бас андуурж иж магадгүй энийг 500 төгрөгөөр аваа шууд бүглэнэ. Өөрөөр энэ бүгэлж байгаа хөлбөр тус бүртээ 500 төгрөг шүү. За хэд вэ? 1 үү. За ингээд 4D-гийн 2 дугаар зэргийн хонжуурын дөрвөн бөмбөлөг гарч ирсэн. За бөмбөлгнүүд дээр их тоо ийм тоонууд байна. 6 7 2 1. 6 7 2 1. За хэрвээ энэ дөрвөн тоог таах юм бол өөрийнхөө бооцоог 1000 дахин өсгөж авах юм байна. За одоо таны өмнө бид бүгдийн өмнө бооцоогоо 2000 дахин өсгөн авах. Тэр цаг мөч ойрхон байна. За 1-р зэргийн хонжуурын эхний бөмбөлөг 1 гэсэн дугаартай бөмбөлөг байна. Эхний бөмбөлөг 1 гэсэн дугаартай бөмбөлөг байна. За хоёр дахь нь хэд юм бэ? 9 6 юу? 9 гэсэн дугаартай бөмбөлөг байна. За 3 дахь нь бас дахиад 9 гэсэн дугаартай бөмбөлөг байна. За хамгийн 4 хамгийн сүүлийнх нь 4. 1 9 9
4. 1 9 9 4. За ингээд дөрөвдөө тоглосон бүх хүмүүс бүгдэнд баярлалаа. Үргэлжлүүлээд дөрөвдөө тоглоод бас 6-д тоглож байгаа хүмүүс байх юм бол бүгдөө үргэлжлүүлээд тоглолтоо явуулцгаая. За 6-д. 6-д бол юу юм? 6-д бол хамгийн өндөр нь 50 сая төгрөг, хамгийн бага шагналт нь буюу бага хонжуур нь 1500 төгрөг. За энд нийтдээ 60 бөмбөлөг байгаагийн 6 бөмбөлгийг гаргаж ирнэ. Одоогийн байдлаар нэг нь гарч ирсэн байна. Дугаар нь 7. Яг энд гарч ирэх 6 бөмбөлөгний тоонуудыг нь дарааллын дагуу тэгээд зөв таасан хүн 50 сая төгрөг болж. За хоёр дахь нь 1. Хоёр дахь бөмбөлөгний тоо 1 бай. За та хэрвээ 6-д тоглож байгаа бол та нэг хувилбар нь 550 төгрөг гэдгийг бити мартаарай. За энэ байна. Яг энэ хуудсан дээр л бүглэх ш. Тэгээ та гэрээт борлуулагчаас тасалбараа авна. Тэгээ тасалбараа аваад ингээд хараад байна шүү дээ. За 3 дахь бөмбөлөг нь тэг. Энд 4 дахь бөмбөлөг гарч ирж байна. 7 гэсэн дугаартай байна. 7 1 тэг 7 7 1 тэг 7. За одоо бол юу? 5 дахь бөмбөлөг 8 гэсэн дугаартай. 5 дахь бөмбөлөг 8. 5 дахь бөмбөлөгний дугаар 8. За хамгийн сүүлийн буюу 6 дахь бөмбөлөг. 6 дахь бөмбөлөг. За сая 500 мянган төгрөг бас хожих ийм боломж байгаа. Тэрийг одоо би машин чимээгүй болохоор тайлбарлая. 50 саяг бол ерөнхийдөө ойлгоцсон баг тийм ээ. За 50 сая төгрөгийг бол яг 7 1 тэг 7 8 7 гэсэн энэхүү 6 тооны дарааллыг яг зөв таасан тэр хүн 50 сая төгрөг хочих юм байна. За нэг жишээ. Сая 500 мянган төгрөгийг яаж хочих юм бэ гэж. Энэ 7 касаад 7 1 тэг 7 8 гэд яг энэ ихний гарч ирсэн 5 бөмбөлөгний дарааллыг нь зөв. За аль эсвэл энэ ихний 7 касаад 1 тэг 7 8 7 гэсэн энэ 5 тооны дарааллыг нь зөв. Яг дарааллын дагуу зөв таах юм бол та сая 500 мянган төгрөг хочих юм аа шүү. За ингээд 6-ийн 6 тоо бол 7 1 тэг 7 8 7. Яасан олон 7 гарч ирвэ. За харин одоо 120 сая төгрөгийн тоглолтод бүгдөө тавтаа морил. Хэрвээ тоглож байгаа бол шүү дээ. Тоглоогүй бол одоо гэрч одоо хараа сууж их юм байна. Яг над шиг. За хамгийн ихний бөмбөлөг хэд вэ? 1. Хамгийн ихний бөмбөлөг 1 дугаартай. За 2 дахь бөмбөлөг 2 дахь бөмбөлөг хэд вэ? 37 юу 27 юу? 37. За 3 дахь бөмбөлөг 7 бөмбөлөг гарч ирэх ёстой шүү. 7 бөмбөлөгнөөс эхний гарч ирэх 6 бөмбөлөгийг яг зөв дараалал харгалзахгүйгээр таасан тэр хүн 120 сая төгрөг очих юм шүү. 120. За 2 минут үлдсэн байна. Манай нэвтрүүлэг өндөрлөхөд. За одоогийн байдлаар 1 37 41 19 гарч ирсэн байна. За 36 гарч ирлээ. 5 дахь бөмбөлөг нь шүү энэ. За 6 дахь бөмбөлөг. 6 дахь бөмбөлөг. 17. 6 дахь бөмбөлөг 17. За яг энэ гараад ирсэн байгаа 6 бөмбөлөг буюу 1 37 41 19 36 17 гэсэн энэ 6 бөмбөлгийн дараалал харгалзахгүй зөв таасан хүн 120 сая төгрөг очих юм. За энэ бол бонус бөмбөлөгний чимээ. Хамгийн сүүлийн буюу 7 дахь бөмбөлгийг бид бонус бөмбөлөг гэж нэрлэдэг. Тэгээ ингээ бонус бөмбөлөг маань өнөөдөр 24 гэсэн дугаартай байна да. За 120 сая төгрөг яаж хожно гэж
Хэдэн минут үлдсэн байна? 1 минут үлдсэн байна. За нэгээс тайлбар өгөх. 1:37, 41, 19, 36, 17, 24 орохгүйгээр энэ 6 тоог дараалал харгалзахгүйгээр хэрвээ та зөв тааж чадах юм бол 120 сая төгрөг. Дараагийнх нь хонжуур бол 12 сая төгрөг байгаа. 12 сая төгрөгийг яаж очих юм бэ гэж. Эхний 6 буюу 1:37, 41, 19, 36, 17 гэсэн энэ 6 бөмбөлгнөөс 5 бөмбөлгийг таагаад 7 дахь бөмбөлөг буюу 24 гэдэг энэ бонус бөмбөлгийг оруулаад энэ 6 тоог зургуулангийн та зөв таах юм бол 12 сая төгрөг очих юм байна. За, минут дууссан уу? За, нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн тоглолтоор уулзтлаа, баяртай. 50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр дүүнээс чих үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрвөлдийн эзэн Бади 642 литрээр оролцсон. Урвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Догор даваа авиг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөрөөр барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрч